Эдийн засгийн эрхчлөлөөг эрмэлзэгч еврей үндэстний баримталдаг 7 зүйл. Еврей хүмүүс яаж баян болов? Баян гэхээр шууд санаанд ордог үндэстэн бол еврей хүмүүс юм аа. Ротшильд коммунаас эхлээд хөрөнгө оруулалтын загалмайлсан эцэг эгддэг Уоррен Баффет, кино найруулагч Стивен Спилберг гэх мэт асар олон еврей хүмүүс хөрөнгөтний нийгмийн капиталист ухамсарт их нөлөө үзүүлсэн байдаг. Германы эдийн засгийн ухааны доктор Вернер Сомарт хэрвээ еврейчүүд дэлхийн бөмбөрцгийн хойд хагас тархан сууршаагүй бол орчин үеийн капитализм үүсэхгүй байсан гэж хэл хэмжээнд юм аа. Хотын жижигхэн дэлгүүрээс эхлээд асар их баяжих хэмжээнд тэд яаж дэлхийн эдийн засгийг тэргүүлэх болов? Өнөөдөр тэр нууцыг анхааралтай ажиглаж тэдний ухамсарыг судлая гэж бодож байна. 1. Бодож сурах. Эдийн засгийн эрхчлөлөөг хайх эхний алхам нь бодол юм а гэж еврей хүн хэлж байна. Энд бодол гэдэг нь идэвхтэй хандлага буюу өөрөөр хэлбэл эд зүйл болон нөхцөл байдлыг хүсвэрчтэй зөв чиглэл нь дагуулах эерэг бодлыг хэлж буй юм а. Та хинч бай, мөн хэдэн настай ямар нөхцөлд байна, өндөр боловсролтой үгүй юу гэдэг нь огт асуудал болохгүй. Тэд ердөө л идэвхтэйгээр бодвол мөнгө хоримтлуулж ядуугаа салж чадна гэсэн ганцхан зүйлд итгэдэг. Тиймээс ихэнх хүмүүсээс ялгаатай нь алс ирээдүйд баян болно гэсэн зорилгыг тархиндаа суулгах бус. Идэвхтэйгээр сэтгэлгээгээ тэлж нухацтай, санаачлагтай байж өөрийн эргэн тойронд буй жижигхэн зүйлээс эхлээд бодит үйл болгон хийж эхэлсэн байдаг. Еврей хүмүүс зөвхөн нэг бодол сэтгэхүйд баригдаад байдаггүй. Тогтсон араанаас мултран гарч, бусдаас өөр зүйлийг сэтгэн бодож, нэг л хүрээнд баригдсанаас болж алдаа гаргахгүй байхыг хичээдэг. 2. Альфа ба омега тактик. Еврейчүүдийг дуртахад үл тоомсорлож болох чухал нэг шинж чанар бол даруй альфа ба омега тактик юм а. Өөрөөр хэлбэл эхлэл болон төгсгөлийг бүгдийг эзэмшнэ гэсэн үг. А, Б хоёр хүн тэмцэлдэж байна гэж бодоод үзье. Еврейчүүд хоёр хүний алийнх нь ч талд орохгүй. А, Б хоёуланд нь хөрөнгө оруулж, А, Б аль нь ч ялсан хамаагүй тэр дундаас өөрсдөө ялах стратегийг байнга боловсруулан хэрэглэдэг. Одоо ч гэсэн еврейчүүдийн капитал хөрөнгө нь газрын тостой холбоотой аж ахуйн нэгжийг эзэмшихийн зэрэгцээ цахилгаан автомашины компани болон эрчим хүчний компаниудад хөрөнгө оруулалт хийсээр байна. Тэд ямар ч өрсөлдөөнд мөнгө олохоос өөр аргагүй бүтэц зохион байгуулалтыг хийхдээ маш сайн. 3. Үл үзэгдэх мэдлэг. Еврейчүүд үндэнд үл үзэгдэх мэдлийг зарах нь элбэг. Үнэхээр ч талмуудад хөгжим, урлаг гэх мэт оюуны бүтээлүүд байдаг. Энэ мөнгнөөс илүү үнцэнтэй гэсэн яриа олон бий. Эднэр бодит биегүй зүйл нь өршөлтөгч харьцангуй багатай бизнес болох боломжтой гэж харсан байдаг. Жишээ нь дэлхийн санхүүгийн салбар нь Wall Street зэрэг еврейчүүдийн гарт орсон байдаг. IT, Google, Facebook, Oracle зэрэг тэргүүлэх компаниудын үүсгэн байгуулагчид бүгд еврей хүмүүс юм а. Мөн кино үйлдвэрийг бүхэлд нь еврейчүүд байгуулсан байдаг. Холливуудын ихэнх үйлдвэрлэгчид еврей хүмүүс бөгөөд үүнээс гадна хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, хууль зүйн, зөвлөгөө үйлчилгээ, мөн үйлчилгээний салбарын ихэнхийг еврейчүүд тэргүүлдэг. 4. Дэлгэрэнгүй мэдээлэл нь амжилт ба бүтлгүүдлийг тодорхойлдог. Сном гэдэг еврей залуу хизээ мэдгүй дампуурах гэж буй ихтлгүүрийг хямд үнээр худалдаж авчээ. Хүмүүс түүнийг ямар тэнэг юм бэ гэж бодож байлаа. Гэвч бүгдийн төсөөлөөс огт эсрэгээр энэ их дэлгүүр 3 жилийн дотор салбарынхаа хүчит мөр болон цойлон гарч иржээ.
Үүндээ тэр яасан болоод тийм хурдан хөгжүүлж чадваа? Снүм нэгтлгүүрийг худалдаж авсныхаа дараа өндөр ашигтай ажиллаж буй эхтлгүүрийн хогийн савыг ухаж эхэлсэн. Тэгэд үйлчлүүлэгчдийнх нь хайсан тооцооны тасалбарыг цуглуулж ямар бараа хүмүүс их авч байна, нэмж худалдан авч буй бараа нь юу вэ гэдэгт анализ хийсэн. Үүгээр дамжуулан хэрэглэгчийн сэтгэл зүй болоод худалдан авалтын хэм маягийг ойлгож, эхлүүрээ хэвийн үйл ажиллагаатай болгоход зарцуулах цаг хугацаа болон хичээл зүтгэлээ хэмнэж чадсан. Жижиг өөрчлөлт болон дэлгэрэнгүй мэдээлэл огтлолцоход асар их өөрчлөлтийг авчирдаг гэж еврей хүн хэлж байна. 5. Нэг тэнцүү 250-ын зарчим. Нэг тэнцүү 250-ын зарчим нь үйлчлүүлэгч нэг хүнийг сэтгэл хангалуун сайхан үйлчлээд гаргахад тэр нэг хүн бусад шинэ үйлчлүүлэгч 250 хүнийг дагуулад ирнэ гэсэн утга юм аа. Эсвэргээр нэг үйлчлүүлэгчийг уурлуулаад тавгүй байдалтай гаргавал боломжит үйлчлүүлэгч 250 хүнээ алдна гэсэн үг. Үйлчлүүлэгч сайн бүтээгдэхүүн ба хүндэтгэлтэй сайхан харилцаа үйлчлэгийг авахдаа тухайн дэлгүүрт дуртай болдог. Мөн хаач очисон танай дэлгүүр бүтээгдэхүүнийг сурталчилж сайн цуу яриа хаа сайгүй тархах болно. Тиймээс үйлчлүүлэгч нэг хүн бүрийг зүгээр нэг бараа худалдан авах гэж бодлогүйгээр 250 үйлчлүүлэгч гэж хандаж харьцах нь зөвөө. Еврей хүмүүс үйлчлэгээний хамгийн чухал зүйл нь чин сэтгэлийн хандлага гэсэн сургамжийг эрхэмлэж, байнгын үйлчлүүлэгч нь амар тайван үйлчлүүлж, өөрт нь итгэхтэйглийг төрүүлэх стратегийг хэрэглэж ирсэн. 6. Ялалт. Еврей хүмүүс бизнесийг зөвхөн гэр бүлээрээ хийдэг зүйл бус. Хамтрагчтай харилцан тусалж, аль аль нь ашигтай байхаар төлөвлөж хийдэг бөгөөд бидний ашиг өсвөл миний хувьч бас нэмэгдэнэ гэж боддог. Эдгээр нь хортон өрсөлдөөнөөс болж үүсэх хохирлыг багасгах буюу зайлсхийх арга бөгөөд өрсөлдөөний нөхцөл байдлыг ухаалгаар зохицуулснаар хоёр тал хоёулаа ашигтай ажиллах ялалтын стратегийг хэрэгжүүлдэг. Ингэснээр тоон ба чанарын хувьд харилцан нэг шат өндөр түвшний хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болж илүү их эд баялагийг хоримтлуулах болно. 7. Сөрөг сэтгэл хөдлөлөө ноёлох. Сөрөг бодол санаа нь тухайн хүнийг зовлонтой болгохоос гадна эерэг сайхан өөрчлөлтөнд хүрэх замыг хаадаг. Эд баялагтай болсон еврей хүн яг үүндээ өөрийгөө сөрөг сэтгэл хөдлөлд автуулаад байдаггүй байна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс болж ажлаа баллах, хий хоосон хүч зарцуулдаггүй гэсэн үг. Түүний оронд өөртөө итгэж эцэст нь инээдэг хүн ялагч болно гэсэн ухамсараар өөртөө болон харилцагчдаа урам зориг өгдөг. Нийгэмд ихэнхдээ өдөр үзлүүд ялдаг гэсэн яриа байдаг. Дандаа л еврейчүүдийн зөв гэсэн үг биш. Тэд эрэг сэтгэлгээтэй байдаг учраас зорьсондоо хүрдэг. Эрт сая суугтаа хамт байсан танд баярлалаа. Та хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ыг дарж бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж түгээнэ үү? Баярлалаа.